Аяа анд минь чи хаалгын Хин бэ? Танаа Томи? Юу гинэ? Аяа анд минь чи хаалгын минь тогшооч 27 дугаар сууглаад танаа Томны нэвтрүүлэг эхэлж байна. Одоо би UB Pulse-ийн концерт инх танхимын яг заал руу ордог хаалганы үүдэнд байж байна. Өнөөдөр бүгд нэг хүрээ зарж очино. Сонирхолтой юм байгаа. Гэтэ хоноолох юм уу мэдэхгүй. Үзээд алднаа бүгдээрээ. Сэмэнэ. Өөрөөсөө асуусан юм аа. Өнөөдөр хоног агресоо байдгаа. Тэгээд шинэ жилээр тараамал 4 сар гаргаж аваад ирээрэй гэсэн шүү дээ. Тэгээд өнөөдөр зараад ирлээ л да. Өнөөдөр сараагч өнөөдөр танахчод очиодох уу? Би ч өнөөдөр соёл урлагийн цаг нэвтрүүлгийн энэ гоё тоглолтын дээр ирсэн юм чинь манай энэ цоодын дууштай томнод юм болоо гэж үзсэн. Би бас нэг онцон жохлогийн томсон. Одоо танаас ч тэгсэн баггүй. Энэ ингээд алтан дөрөв ирсэн байж энэ арай танаа томхон биш үстэй гэсэн. Би мэдэхгүй юу ч гэсэн үзээд алдсан гэсэн. Үзээд алдъя л да. Нэрээ өнөөдөр намайг хамаачлаа тхүү. За тийм болохгүй мишогтой явж байгаа. Мишогын баанч чинь. Энэ мишогтой юу? За. Танах чи хэдэн удаа байгаа вэ? Нэг байгаа мэнэ. Тэгээ болох юм. Гэтэ одоо хэд болж байгаа цаг? Одоо цаг яг 9:05 болчихно. За. Би ч юм зүзээ амлаа. Та чи нөгөө айл ингэж тоноод байдаг заа өмнө үү? Тий, тэгээд өнөөдөр хоног хайл олддог бай. Сарагч. Танаад ч томчидох уу? Оо, эсвэл өвшөхгүй. Яагаад би ч манай танах гээд ялгаад яах вэ? Манай яг хөвгттэй. Хоёрдугаар царнд би ихтэй хондгоо. Тийм үү. Яг бол бичлэг ихтэй учраас би аюу тоглог буудалд буучдаг. Би тэг үзчихсэн л да. Энэ нөхөр ер нь айл тонд юм. Энэ манад нэг ирж магадгүй гэд. Тэг би тэгж бодож байна. Манай тоны гэж бодвол нэг дулаан үед. Тэг би одоо болохоор ээжиндээ амьдарч байгаа. Яг өөрийнх нь гэртээ амьдраагүй байхгүй жоохон нялх хөвгтэй учраас. Тэгээд нэг 4 сарын 1-ээс хойш гэртээ очино. Тэгэхээр та манад яг жинхэнэ манай гэрт ирээрэй. Амлчихдаг. Надад биш амлчихсан амлчих. Амлж. 2007 оны 4 сарын 2-нд танаад очиж хоно шүү. 2 нь ч юу вэ? Нэг шууд таслаад 2 өдөр нь би юуг нь харж календар аваад зочингийн чин хүлээж авдаг өдөр гэж бас байна. За ямаас 4 сарын 1-ээс холбогддог төхөө царайч. Тэгээ. Баярлалаа. Тэгээд би бол тэгтээ чамайг өөрөө чинь бол айгу хүнд нөхцөл томруулна гэж бодож байгаа. Шинэ жилээр 31-ний орой та амарсан шүү дээ надад 4 сар гаргаж агаад нэг ирээрэй гэ. Тэгээ би бодож байгаа өнөөдөр ер нь хоноод юм хэцүүтэй. Танах нүгэд ирсэн л дээ. Тийм үү. Гэтэ ингээд жоохон ингээд байдаг ш нүүж ирсээд нэг сонир байдаг ш. Зүгээр би хаад ч мадах юм байгаад энэ хадаас янзлаад чи өнөөдөр очиод онцлоо. За чи тэгээд яг янзлж юм байгаас янзлж өгнө үү асуудал байх янзлаад өгч. За арай ч өгöd байгаа. Өөрөө зүгээр. Айгүй. За тэгвэл тэгээ. За. Ашиг. Хамаагүй явах юм байгаа зү. Хамаагүй гэж ямар байгаа гэлтэй. Хамаагүй гэж ямар байгаа гэлтэй. За айлгэр хүмүүлэхгүй. Манайх ч нэг өршөд айгүй юм чухал шүү дээ. Томото ямар ч асуудал байхгүй. Айгүй нүдэнд бол яг хүн байгаа шүү дээ. Нэг асуудал байхгүй. Тэгэл очоо чи. Одоо шууд явах юм уу? За тэгээд одоо өөр ажил байхгүй. Төсвөл нэг авахгүй хаа би. За ашиг. За тэгээд үл явъя. Ашиг юм гэж. айгийн өнөрт хамар царгаа худлаасах дундаа айгийн ихнэр нохох хорьоод намайг тасандаа одод түкхэд хоног тааруулж танайг хонондоо онгон сарнаар хоёул учрандаа харуу бүрийгээд давхад очиндоо Ротастат онгон хулгмээ Хөтөсөхгүй алдурч одчээ Хөрхөн аштай тушигч мэд бүсгүй Хөрхи намайга шолоод байна уу Дараагийн дугаар танаад магадгүй танаад ч магад. Ерөөсөө танаа тоны. Зарж ирсэн айлтаа бид нэр ирчээд ээж чинь. Сарагч их. Ташны өрөө. Нэг ийм айл байна манайх. Нэг ийм айл байна. Энэ нэг игдүүдээ нэг хүн байна. Энэ гэр бүлд. Айлч ба. Тийм амар байна гэж юу? Гөө чинь ерөөсөө ийм том хүн хараагүй явах юм нэ. Тааш өөрөө мангал том юм биш үү? Энэ өсөнд чинь дасцсан байхгүй энэ сэксгэрөөсөнд чинь. Хэдэн сартай юм бэ? 9 сар өрлөө шүү дээ. Маш 9 сар өрлөө. Өнөө шинэ 12-оос хойш. Өө тийм үү. 9 сар өрлөө.
Энэ баримт хэзээ болсон юм? Та нүүж ирсэн гэдэг хаанаас нүүж ирсэн? Юу байхгүй уул нь бид нар чи 99 оноос хойш энд амьдарч байгаа л да. Тэгээд сая 1 жил аавын да амьдарсан бид нар. Яагаад? Тэгээ яг нэг аав маань өнгөрөөд гал голомтоос их шаардлагатай байдаг шүү дээ. Тэгээд тэгээ 1 жил хоёрдугаар нөгөө бяцхан хулан төрөөд ээж маань бас намайг дэрэгдээ байлгах гад бас асрах гад. За тэгээ миний хүүхдийг охины мэн жоохон хараад манай их ээж зөндөө харсан л та. Тэгээ сая нүүж ирээд бараг хизээ юм. Хагасаа тэр өнгөрсөн хагасаа нүүж ирлээ гэдэг чинь бараг 7 хоногчгүй юм шүү дээ. Тийм ээ тий. Та тэд өнгөрчтэй хэр цаг гаргаж чадчих чинь. Одоо ингээл тоглолттой гэл. Ерөнхийдөө гайгүй. Тоглолт харин сүлээд бага ба штэ. Тийм үү. Харцсангүй бага байна. Шинжил шиг байсан бол ганцур штэ. Ганцуурн тий. Шинжил бол ерөн жоохон гомдмоор юм шиг болдсон штэ. Миний махан кемпник динаш. Гойш. За их зүйлэн төгжээд авъя. Алидэ төрсөн өдрийн цэцэг ирсэн байгаа үстэй. Миний махан чинь яа. Тэгээд одоо ер нь уран бүтээл энэ юу хийж байна? Нэг цомог бичүүлээ дуусчлаа штэ. Тийм үү? Гарчлаа. Зураг авалт нь дуусчлаа. Одоо 1-2 клипнийх нь эхнийх нь бэлтгэл ажил нь бас эхэлчихсэн байгаа. За тэгээд энэ манай хүүхдүүдийн хэлдсэн юм байна шүү. Их онцлогтой өдөр ирж ах шиг байна та нар манад. За. Үгүй юу болоод байна? Яаж ийна өөш? Юу болоод байна? Сая яасан бэ? Юу болчихвэ? Тайлбарыг нь хийсэн дээр баха. Энэ одоо юу хий хасгацсан юм бол энэ араа? Юу болсон бэ? Тэгээ нууц юм шүү Танд дагцсан биш үү? Ямар муухай нуун дарагдуулагч нар вэ? Энэ гэрээр дүүрэн хоолны самнууд байна л да. Хоолны самнуудаа юу гэсэн юм бэ? Энэ одоо ингэ ийм зав юм хийгээ явж штэ энэ хүүхдүүд. Яг одоо хөөхтөмч одоо ийм л байх асуудал яг хаа. Сингапур сурж байгаа юм шүү. Ирсэн штэ. Чи Сингапурт сурлаа биш мэ? Яалаа юу хийсэн? Санаагүй. Сурах юм уу? Сингапур байгаа л гэж сонсоод шүү дээ. Аваг дэсэхгүй. Авах гэсэн юм. Би таасаас 2 сар сурсан юм уу? 2 сар сурсан юм уу? За бид англи сурсан бол англиар сайн сурдаг ярьдаг болсон байгаа тийм. Тийм бах тий. Тий намайг тоогоор хийж штэ. За хана. Миний хөө саран чинь түүгийнхэн гутлаг болгочих. За миний ах ладски хийчих. За ладски хийчих. За ладски. Оо. Ногтж штэ ерөөсөө. Оо за. Тасаа тоглолтын дээр шууд амьдаар дуулж авах шиг үлээ тий. Бусд нь ч амьдаар дуулахгүй маа. За мэдгүй ээ. Сонсчихсон ч амьдаар дуулсан цөөхөл би л 2 дуу 3 дуулаар сонссон тэнд. Шууд бичлэг нь явж байна. Бичлэг хийчихсэн шүү дээ. CD-ний бичлэг явж байгаа. Харин тий. Ер нь тийм болцсон юм шиг байлаа шүү дээ. Тэгэхээр тоглолтууд нь ч гэсэн хараад байхад манай гэхдээ юу ямар ч байсан ариуна жагаах амьдаар лавга амьдаар дуулчих наран маран гэдэг чинь бол юу шүү дээ. Амьдаар л дуулна. Та хамгийн сүүлд хэзээ тоглолт хийсэн бэ? Би хамгийн сүүлд би даасан тоглолтыг үл төрсөн өдрийн тоглолт 1 жилийн өмнө. Жилийн өмнө. Тий. Энэ жил хийхгүй юм уу? Энэ жил амжихгүй шүү дээ. Харалт энэ жил бяцхан амтны чи одоо харах хэрэгтэй байна. Тэгэл чинь их болсон хүн гэдэг чинь шүн норгоо онно шүү. Амармаараа. Сүгэ нүг амрах чи гол нь ш. Тэгээд бүтэн концерт тоглохын тулд шинэ уран бүтээл туурах хэрэгтэй. Тэрийг үзэгчтэй хүргэх хэрэгтэй. Тэгээд одоо ингээл нэг олон залуусууд гарч ирж чинь би бас энэ тэгэл барьцаалалтай байна шүү дээ. Тэгэл болцооныхаа хэрээр гаргаал. Үгүй яалагч саран төвийг сонсомоор шүү дээ. Үгүй тийм үү. Одоо сонсуулнаа гэл. Тэгээ яг үдээ тэгээд цаг завуудаа тааруулаад дууга бичүүлээд янзлал байгаа л да. Өнөөдөр ирсэн дурлалгээд нэг шинэ цомог гарцсан байгаа. Тэгээд тэр цомогийнхаа нэлээд олон дуунуудыг бүгдийг дууссан бичлэг хийгээд дуусчихсан байгаа. Тэгээд үндсэн телевизээр хэд нэвтрүүлэг. Би болохоор ингэж бодоод байдаг. Одоо бууч ариуна байхгүй болчихлоо гинтэл. Одоо шинэ уран бүтээлч байхгүй болчлоо л доо. Сараа гэж бас байхгүй болоогүй. Чи пауз авалгүй. Би пауз авч байгаа хэл та. Тэгэл сараа ихч ганц дуугаар ингээл гаргаал юм л та. Шинэ дуу сайн гарсан шүү дээ бас. Тэгсэн мөртлөө нийтийн дуу 8 ирч аваал те. Тэгсэн мөртлөө нийтийн дуу хотын хөгжмгээл хэрэлдээд байгаа юм уу яагаад байгаа нь мэддэхгүй те. Тэгсэн мөртлөө сүд рок попын юу нийтийн дуу гэжсэн одоо баг хүлэмжшүүрч эхлээд ингээл байна штэ. Рок хамтлагууд жоохон юу вэ? Итгэхгүй байна.
болохгүй байх те. Тий, амьд хамтлагууд. Яг нэг дагуулж явах хэрэгтэй. Дагуулж явах хэрэгтэй одоо харанх ч юм уу, соёл эрдэнэ байна те. Тэрнээс болоод жоох нэг тийм сөрөг болцсон юм шиг санагдаад байна. Нисвансыг ойлгох цөөхөн байгаад байна. Тий, тэгээд одоо лимон самтлаг чаарч ирсэн те. Лимонстай те. Тэгэхээр бас хэцүү угаас дан хэмэгтэй дууш те. Хөгжимчт нь гэхэлэр нэг хэдэн цөөхөн хөгжимчт. Тэдээс тороол явж идэг. Тороол явж идэг. Харин. Би юу яа, охиноо унтуулъя. За тэгтээ. Энэ хүүхдүүдийг бүгдийг унтуулъя за. Тэгсэн дээр хаа те. Хүүеч. Ир хүн байж тээ ингэж уулымж болохгүй. Хэдэн өрөө юм сарагч танах? Манайх уран өрөөл юм шиг байна. Тийм үү. Тэгээд үүдэнд ингээд нөгөө юу байгаа? Зочны 0 коридор. Энэ зочны 0. За тэр гэрлийг асаач. Гэтэ сарагч өнөөдөр би юу штэ? Гэхдээ гэр бүлийн юу руу орно? 0 руу орохгүй тэгж хэлж байгаа юм биш те. Би зочин шиг ч юм биш гэр бүлийн чи гişүн шиг байна гэж байгаа. За. За энэ яг ингээд зочны өрөө те. За харсан штэ те. За өрөө үзчих. За харин ч юм гэрлээ асаач. Манай. За гэрлээ асаач. За манай хоёр аврагаа. За саран чимэг хэмбэлгээ хэрийн өрөө. Байж. Энэ дээд давхт нь хий унтдгийг. За. Баар давхарт нь хий унтдгийг. Хаттай сан чимэг унтд юм зү. За тэгээд энд чи юу байгаа вэ манай хүүхдүүдэд? Хамгийн гоё юм нь юу вэ хүүхдүүдээ? Тойрын бахархал чи юу вэ? Ямар номнууд байгаа вэ? Чингисан. Чингисаны хүүхд. Оо за Чингисхааны хүүхд юм уу? Гогисүгэ батай хүүхд. Тэгээд хүмүүжтэй том болоод чимээгүй. Хаан болоод тэгээд дараа нь анистой анги дээр наас ордын. Тийм үү. 19 анги дээр юу? Тэгээд Чингисхааны хүн тэгээд хаан болт. Хин гэдэг тэр Чингисхааны хаан болсон хүүхдийн нэр нь. За сан ч мэдгүй. Аяа андмын чи хаалгын тогшооч. За таны өрөөнд үзүүлж харуулах юу вэ? Би тань тэрэ. Тоо даа юу? Үзүүлж харуулж юм аа. Сайн садан юу вэ? Хамгийн садан юм нь Монголын өрөөнд дэр содон юм байдаг юм аа. Энэ хайрцаг дотор л их содон юм байгаа да. Юу юм? Архив. Тийм үү? Тэрийг дараа нь явах чичтэй яриа да. За. Наад чинь бол ерөн юу штэ. Хүний амардаг өрөө болохоор би ерөн жоохон сэрүүндүү тэгэл ерөн юу маягаар. Амар дөрөөх гоо сэрхэн байх тухтай те. Зам хэмжилтэй амар. Гоё. Тийм за тэгээ нөгөө манай бааны өрөөгд үзээд авах шаардлагагүй. Тийм. Нэг сүртэй бааны өрөө биш дээ өөртөө харцгаа. Энэ нэгэд цахилгаан хөөхтэй хүчтэйг хадлаа. Харанхуй өрөө. Харанхуй өрөө. Ингээд ердөө ингээд 3 өрөө. Яа. Таны. Найт хонондоо. Шүнөөлөх байгаагүй юу? Ерөнхийдөө гайгүй гэхдээ шүн нэг бас ч нэг сүүгөө уун шүү. Ууншд тэгж байгаа л юм шүү дээ. 3-4 алдад нэгсэн юм. Унтна. Good night. Хулан. Манай дүү сулан гэдэг шүү дээ. Манай дүү? Тийм. Тэгээ ямар шүү хулан гэдэг нэртэй хүмүүс ямар ааширан шинтэй байдیں۔ Манай охины ганц хийж чаддаг. Баяр инээж шүү дээ. Холонгоо тэгэд нэг нэртэй тэр бас зан харагдсан адилхан байна гэж юу? Тэмүүл сайтай хөнгөн шалангай хурдан ерөн сэмбэлцсэн усуд үт юм шүү. Тэгж боддоо шүү дээ. Манай охин тийм баха. Яагаад би булан гэж нэр өгсөн мэт манай охин их баг хэлтэй төрсэн байхгүй.
Маш бага хэлтэй төрсөн. Тэг баг хэлтэй болохоор олон ингээ хүчтэй. Яг нь хурдан өсөөсөө том болоосоо гэдэг. Ердийн жингээс бол маш бага байсан шүү дээ. Тхий аргагүй жоох байсан. Тэгээ одоо анчаар жингээ гүйцэцсэн баг. Ондог баг. Нэгдүгээр төрхөд төрсөн шүү дээ. Одоо ингээд хөлд орох гэж байгаа. Хариг орохгүй. Хөлд орно одоо. Хөлд орно, явна. Монгол хэл сурна. За сайхан амраарай. Сайхан амраарай. Америкт сурсан гэвүү, Сингапурт сурсан гэвүү чи чинь? Сингапурт сурсан юм уу? Англи хэл сайн сурсан биз? За. Сингапур ямар юм? Юу? Халуун? Тийм үү? Одоо Сингапурт авах юм, Сингапурт авах юм уу? Энд Монголд авах юм уу? Сингапурт авах нь гоё юм аа. Хол ерөөсөө унтахгүй байна уу? Хүн орж ирчээд жоохон чимээ ихтэй байгаад унтахгүй байна уу? Тэгж байгааз. Тавал шүтлэгтэй. Шүтлэгтэй. Тэр бөөгийн шишний хөндлөдөг. Тэгээд энэ дундаа бөөгийн одоо манай удхан ч юу төвчрэх тавьсан. Юу төвчрэх. Юу нэцэн. Юу төвчрэх. Манайхан янз бүрийн би ясна завгүйсэн болохгүй. Тэгээд бас их тийм зайран удхан усуд дээр бас их очиж исэн л та. Дүүгээ хүн дээр өвчлсөн үед тийм бөөгийн шишинд хандж исэн. Тэгээ дүүгээ минь бас би бол их тийм идэхэд хэцүү болсон. Нэлээд удацсан хүчмэс тэгээд гамсан уу? Тэг өнгөрцөн. Тэнгэрт байгаа л та. Тэр дүүгээ минь охин аахгүй. Тэгээд нөгөө ерөөсөө нөгөө очоогүй лам гоогагүй зайран байгаагүй л те. Бүгдэн дээр нэцсэн. Тэгээ яг тэр үед чинь жинхэнэ дуулдаг, урддаг хэрэг гардаг юм байл шүү дээ. Бүхэл талаас л тэнд очихоор ямар ч лсэн сайн хүлээж авдаг. Тэгэл тусалдаг. Тэгэл нэг 3 сар ч гэсэн байлгаач дүүгээ минь насыг яагаад тэгэл шарын шашнаар явсан чинь нөгөө нас нь гүйцсэн байна гэдэг бүх юм болцсон байна одоо ямар ч арга байхгүй гэл бүтээний тэгдэг гэлж тэрсэн. Тэгэл дийлэхгүй тэгэл яг хөө бөөгийн шашин бол нэлээ үзэж байгаа л тэгэл бас хэдэн сар байлгасан л та. Тэрнээс хойш би бол илүү бас бөөгийн шашны илүү манай гэрийнхэн төлөө ер нь зохих юм байна гэж үзсэн. Тэрнээс хойш тэгээ ер нь бол мэдээч хэрэг Монгол хүн байна. Бас буддист шашин бас баримтлан л та. Аяа андмын чи хаалгын тогшооч. Энэ бол дандаа бэлгүүд байгаа шүү дээ. Дуучин Мегмар Сүрэнгийн манай Анугийн блюз хатагтагийн. Блюз хатагтагийн. Бэлгэлсэн. Францд байгаа юу? Байгаа. Франц л байж байгаа. За энэ манай Lemon Production төрсөдрийг бэлгэлж байсан. Маамун ашир гэдэг чинь тэрэн дээр нэг юм одоо унт та найз минь гэл нэг юм ингэн дуулаад байдаг шүү дээ. Тэг чи би дуусахгүй. Тэгээс дуулж өглөө гэдэг ингээд юм надад дурсгал болгож бэлгэлсэн. Би хооч монголоор ч гэсэн уншдаг болохоор юу гэж ütсэн юм мэдэхгүй байна л да. Би тэнд уншаадах уу? За тэг. Дээшээ гарчаад уншаадах уу? Эндээс би харахгүй байна. За. Бүхтүжин гэж юм. За. Энэ нь их Монгол улсын хатан ээж гэж. Бүртөжин маад бэлгэлсэн юм биз дээ тий. Тийм л юм байна. За энэ бол манай Саха улс гэдэг байгаа шүү дээ. Эмээг ээж нь минь нутаг Японы улсын Эрдэнэний чулуугаар бүтээсэн энэ юу байгаа. Мозаикийн юу вэ? Тэгээд энийг манай хүү Орос цэцэрлэгт явжсэн Ёлочка. Тэр нэг сайн цэцэрлэгийнх нь эрхлэгч Якут. Өөзөө. Монгол залуутай ирж амьдраад тэгээд 2 хүүхэд гаргацсан байсан нь. Тэгээд ийм бүлэг дурсгал болгож бэлгэлж ирсэн. За энийг бол нэг их учиртай хүн бэлгэлсэн байнамаа. Тэгээд одоо битэрийн одоо хоорондох сайхан хайр сэтгэлийн харьцааг бэлэгдэж бэлгэлсэн. Дамочка собачка в красном гэдэг нь би юм байх л та. Тэгэл энэ төрчгээр ингээл сувенирүүд дээр ус энэ дэнердээс манай монголчууд бэлгэлсэн байгаа. Энэ Мэрилин Монрогийн ориг зураг байгаа юм байна тий. Тийм байна. Тэгэл фэнкшүүгээр ганц би эмэгтэй хүний
ганц эмэгтэй хүний зургийг гэртээ битээ байлга гэх ингээд байдаг байхгүй бид хүүхдээ. Тэгтээ дөө байлгахгүй гэж яах вэ? Тэн харалта халиунага сараа хичтэй дурсах гээд Лондон гэж үзтээ. Тийм ээ. Энэ манай Лондонд фэн миний өстө жинхэнэ үнэж фэн. Гой баримл. Энэ амгалангаа биднээсээ баримлч амгалангаа. Амгалангаа бүтээл шүү дээ. Энэ танд над дээр харахаар ингээд нэг юм рүү тэмүүлээд байна л да. Юу нь юусэн мэдэхгүй. Хайртай хүнийхээ уруулрал Тэмүүлж ах шиг байна тий. Тэмүүлж байгаа тий. Харин тий. Тэгээд энийг би ур худалдаж авч ирсэн. Яг ингээд урдаас нарахаар яг ингээд яг үнсгээ тэмүүлж авч ирэх мэдэгдэж байгаа байхгүй. Тэгээд за энэ наад зураг биш үү? Харин энэ зураг бид нар үзсэн энэ дэлбэр байна тэр нэг. Чингисийн жагаах хүлээс. Өө тийм үү. Супер байна уу? Супер. Энэ л нөхөрийн супер. За одоо миний баахан шагналууд багш. Микрофон. Энийг бас би үрж чадсангүй. Харахаа үрж чадсан. Микрофоныг ямар шагнал авсан бэ та? Алтан микрофоны нөгөө шилдэг юу лээ нөгөө юу лээ. Аялан тоглолт Монгол тэгэл Хэвлийн Баатар гэж авсан баг шүү. Анх удаа Хэвлийнхэнд нөгөө комплимент хэлж маш их том коко авсан гэж намайг үзсэн шүү дээ. Экспертүүд. За хамгийн том шагнал маань энэ байна л да. Нэгдүгээрт бол энэ миний Ази давсан наад байна те. Гран при байна. 20-р зууны манлаа гэж манлаад очив. За ийм л стратанд очив. Тэгээ энийг ингээд энэ олон шагналууд манаас багтдаггүй. Энд үнэхээр том шагнал шүү. Тийм шүү. Тэ. Юугаар хэмжигдчихгүй. Асуудал тэгдэг шүү дээ. Ер нь намайг бас жоох азтай гэдэг юм аа амны хичгтэй сараач бол ард түмнийхаа тий хайртай охин гэл би бас нэрэж азтай шүү. Яг тэгэхээр их залуудаа 29 наснда зууны манлаа эстраданд очин болсон. Одоо ер нь зууны манлаа их цөөхөн үгүй шүү дээ. Монгол Улсын ерөнхийлөгч Монгол Батмөнхийн сарын туяад Монгол Улсын ерөнхийлөгч 2005 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 168 дугаар зарлагаар Монгол Улсын гавьяат жүжигчин цолгорт Давигч Монгол Улсын ерөнхийлөгч энэ гавьяатны нэг бүү юм болоо. Ариуна авчлаа, ариуна ихлээд агуугийн сараа авах хэрэгтэй байсан. Сараад яахлаараа өгдөггүй ингээл хүмүүстэй хэцүү юм те нэрээ. Гэтэ Та тэнд юу гэж бодчихсон бэ? би бол ариунаг төрүүлэг авах ёстой л гэж бодчихсон. Яг гэвэл ариуна чинь урлагт надаас өмнө хөл тавьсан. Соёл эрдэнэд дууссан. Энэ хараа. Энэ зурган дээр би вэж, энд ариуна байж байгаа зү. Тийм ээ. Манай урлагийн хоёр бүлэг бүгдээрээ чимгээ байсан бүгдээрээ байж. Бид нар чинь ерөөсөө нэг хамт олон шүү дээ. Тийм учраас бол хин нь урдаа авна, хойно авна. Яг энэ дээр яг зөв авсан гэж би бодож байгаа байхгүй. Яг тэгэхээр насаа агч авсан тий. Тэгэл дараа нь одоо ингээд ариуна авах хэрэгтэй байсан. Болгар төгсч ирээд тий соёл эрдэнэ тамлаг ингээд болоод яг ясаар авсан. Дараа нь би авах нь надад бол нэр гэдэг одоо юу гэдгийг өмнө хаана авах нь чухал байгаагүй. Ариуна минь бас. За наач бол бид гурав юм л та ихч дүү бид гурав. Манай дүү ихч би айлын донд хөвт. Эдгээр зүйлийг хараад сэтгэл хангалуун байна. Өшөө илүү хийх байсан гэж бодож байна. Үгүй ээ. Дэндүү хийх гэж байна. Хоол сэтгэл хангалуун байна. Too much шүү дээ. Сэтгэл хангалуун байна уу? Маш их хангалуун. Одоо тэнд ямар зүйл байна? Одоо тэр сургууль мөргөлөл байгуулах хэрэгтэй юм шиг байна. Ер нь л одоо багшлах хэрэгтэй. Багшлах хэрэгтэй. Яаралтай одоо юм мартаагүй дээр Та чинь сүсийн дуулаж байгаа төснө. төсөөгөө. Төсөөгөө. Намайг хасаа ицсэн шүү дээ. Яагаад? Ишил тассан гэд би нөө тэр үед 10 амраг цамгаа бичүүлэх гэж зүссэн гээ. Байхгүй байна. Тэ төсөөгөө. Байцтай тэр чинь дуучин байцтай шүү дээ. Тэр чинь ингээл зогсоол. Ямар хурлаар орвол. Тэгээ тэр хурлаар орсон бол оруулчихсан буцаагаад. Тэгсэн чинь заас гэж бодохгүй тэгэл. Тийм үү. Тэр үедтэл төгсөн чи яда төгсөөгүй чи яда. Тэгээд танд одоо чинь яг мэрэгжлийн дуулаач гэсэн диплом байна уу? Заахгүй. Тэгтэл би тэрийг авах над бол болцоо байх. За охин минь үлж дээ. Тийм. За. Нормально. Яши меня хо. Сумму гала точно шүү дээ. Бүхэнд болж дээ.
Нэр энийг сонсон чинь нэхгүй. Ээжигээ гинт амар санаж ах чинь. ганцхан чамд юу яах вэ? Уруулаа зурч цаах уу? За тий. Би бас амар ядарч. Арай та нар ч бас ядарсан байгаа зүгт. Гөө бид би ерөөс ядраггүй шүү дээ. Одоо ингээд цагийн дараа миний төсөөдөр болох юм шүү дээ. Төсөөд орсон чинь баах нэг клипийн дээр гадаг шиг баах хүмүүс ороод ирэх юм хөлөө. Тэг хадарсан зөддөг байгаас гэж. Тийм үү. Тэ орж магадгүй юу? Орж ирэхгүй шүү дээ. Эцээч устдахгүй маад ирдгүй шүү дээ. Аа. Тийм бах тий. Юу шүү дээ. Тийм учраас би цагийн дараа гэж хэлсэн бэлгээр цаа уух зураа шампанаар сайн өлдөгч дээч тий. Аа. Тэгээд та нартай юу идэхүү та нар залуучууд. Миний гарын хийсэн банш байна. За тэгээд махан хоол байна. Эсвэл загсны түүнээ загсны салаат малаа тийм юм мэдэх юм уу? Яа юу идмээр вэ? Гэхдээ яг та өөрөө мэдээл та өөрөө юу мэдэхгүй юм уу? Аа? Та өөрөө юу мэдэх юм? Юу? Түүнээ загсны салаат гэдэг шүү дээ. Тийм үү. За тэгвэл тэр чинь л идэх хөө. Төхөө. За тэгэх. Ям цангаж өглөө. Сарагчаа. Энэ бол зүгээр сүүлдээ. Тэгэхээр би нөгөө айлд очиж байгаа цайлан цагаан сэтгэлээ өөрчилж ирж байгаа бэлэг тэмдэг би өөр сүүнээс өөр сонголтыг бодож олоогүй. Зүг. Тэгээд сүүгээр илэрхийлж байгаа. Танад би цайлан цагаан сэтгэлийг өөрчилж ирсэн юм аа гэж. Тэгэд миний одоо бас хэрэглэх дуртай сүүг шүү. Та ямар үстэй та өөрөө дарсан юм уу? Би өөрөө дараагүй. Тэгэхээр дарсан гэж хэлж болох л байлаа. Гэтэ шудраг юм. Бодлоо яах юм те? Чи хоёрын хооронд бодлоо яах вэ гэж бодлоо. Та нэр бодлоо ярьдаг бай. Хоёрын нэмбэр бодлоо ярихгүй гэсэн юм зүгээр томоохон хэрэгтэй үед бол бодлоо ярьчих үз. Баригдах юм дээр бодлоо ярьснаас үнэгээ хэлсэн дээр гэж боддог. Гэтэ хүн тэр үнэ гомдох шаардлагатай гомдоо мөргөөснөд бодлоо ярих шаардлага гарна. Бодлоо ярих шүү. Тэсвэр дандаа бодлоо ярих л та. Гоо ядаргаатай салахгүй тийм фэнэд байдаг шүү дээ. Хай, одоо цагийн дараа таны төрсөн өдөр боллоо штэ. Мессеж чинь даруулахаас чинь өмнө минь хүргэх гээд happy birthday байж одоо шүлэг гинэ. Хөрх магаз. Тийм тэгэхээр юу гэдэг чи одоо наад мессеж утсан юм чинь миний унш хулуугүй болооч эргэлзэж байгаа шүү дээ те. Тэгэхэд бол сараа хичүүл гэртээ ингээл уншаал аюу тийм те сэтгэл хангалуун шууд делет рүүс хийхгүй шүү те. Уншаал энэ төр. Сайхан юм уу төрсөн өдөр бол мессеж ирэл. Хөлөө ганц мессеж чүү. Аль нэг рүү. Бодож шүү дээ. Би бүгд нь reply явуулна. Гэтэ би одоо явуулахгүй жоохон байж байгаа. Би нэг өглөө шиг мөнгө завтай үедээ сууж байгаа. Тэгээд reply биччихсэн. Бүгд нь тийм үү? Тий. Утсан төлбөр амирх гард шүү тэгэхээр гэл бодлоо. Утсан төлбөр гэснээс Аха. Юнитэл одоо их гоё хямдхан биш шүү дээ. Тэгээ 88 тангууд их болж гин. 88 гэхэлэр гоё те. Бас сонсогдох ч гэсэн би өөрөө 8 тодортой гэдэг шүү дээ. Тийм үү? Танан би танаас нэг юм асуухгүй өнгөрч үнэхээр чадахгүй юм л дээ. Аа тийм. Аюул жоглоо юм. Ер нь л жишээ нь олонний танил хүмүүсийн амьдрал хүн бүхний нүдэн дээр ил байх юм л да. За. Охины хааваа салсан гэнэ ярих юм. Гэтэ би зөв танаас ингэж л асуумаар байгаа. Хүний ер нь хөргөж нь ямар ах хэвтэй? Таны харуул. Үнээр нөхрөө? Тий. Үнээр нөхөр шиг л байх хэрэгтэй байхгүй. Яг ямар? Чи хоёр хүнд нэг бодлоо дээ шүү. Тийм байх хэрэгтэй. Гүрмэлгүй. Оо. Хүн болгонд нэг ер нь хөргөж нэг тийм л ах хэвтэй юм. Хүнтэй удаан амьдрах нэг шиг хэцүү ажил юм шиг үл шүү дээ. Тийм үү? Хүмүүсийг хараад хаад их тийм төвчээртэй нэг нэгнийхэн төлөө өөрсдийнхөө хувийн одоо зан характер чөлөө цагаа золиосолж те одоо биеийнхээ дутагдтыг төвчж амьдрдаг. Надад бол
Миний дууч мууч алдар нэр бол хувийн амьдрал хийгээд ирэн садаа болт тийм шүү. Тийм үү. Гэтэ бүх талаасаа биш л дээ. Гэтэ ер нь одоо тэгэл нэг дуулдгүй ч юм уу нэг хүмүүс мэл арай амархан бахал та. Асуудал шийдэгт. Тэгээд ингээд хоёрдугаарт юу шүү дээ. Эрдэнэ хөр гэдэг бол тэгэл тэр тухайн хүний хал сэтгэл нийцсэн манай Монголд бол эрэгтэй хүн бол номер 1 үстэй тий. Тэр хөрч гэсэндээ тэгээд миний хувьд бол яг ингээсээ тэгээсээ гэж боддог. Надад бол юу гэж бодогддог байсан юм бэ? Би ер нь юу хүсэж байгаагаа ямар нөхөр байх ёстойг гэдэг мэддэггүй юм шиг юм аа. Төсөөлөд тэгээд ерөөсөө миний гол цаг хугацаач ерөөсөө тайз, концерт. Тэгээ яг хувийн амьдрал зохицуулах үеийн тэгэл тайзнаасаа буухлаар л болох юм шиг. Тэр чинь дэндүү асуучих юм биш үстэй. Яг тэгэл аяг цааны юм уу? Гээ. Тэр чинь Эсвэл би юу бодод байдаг байхгүй юу? Таны эсвэл характер үнэхээр тэгж үнэ аргагүй байх л та тий үргэлж тайзан дээр орой өвж баярлсан. Тэрэндээ ч биш тэрэндээ. Таны эсвэл характер та үнэхээр өөрөө эсвэл амар чанга характертай хүн юм. Чанга характертай ч биш л дээ. Намайг амар чанга гэж боддог байх л та усуд. Тэгээ хоёрдугаарт юу би маш амархан уйддаг хүнээс. Юм их амархан уйддаг бүр залуудаа бүр уйддаг байсан. Одоо ч бас тэгээд төвчээртэй болж ин л та жоохон. Ер нь жоохон тийм сонирхолтой юм бол тэг удахгүй шүү дээ. Тэгээд уйдамхаа гэдэг тийм хөнгөмсөг гэж байгаа юм биш л дээ. Тэгээд бас нэг хитрхи сайхан аавтай усууд хэцүү юм шиг юм л да. Аав хүн ингээл гэр бүлд ингээд айгүй тийм идеал байсан байдаг хүнтэй. Тэгээд аав шиг хүн хайгаад идэх шүү дээ. Эмэгтэй охтууд чинь, эмэгтэйчүүд чинь. Тэгээд ингээд аав шиг нийцсэн тийм эмэгтэй хүн байх хэрэгтэй гэл. Тэгээд тэгдэг баг. Хоёрдугаар тэгэл одоо тэгэл нөгөө эмансипирууны эмэгтэй хүн гэж байгаа шүү дээ. Нөгөө эрхчлөлттэй эмэгтэй хүн гэдэг чинь энэ юм шиг юм л да. Яг над шиг амьдралаар амьдарч байгаа мянган эмэгтэйчүүд байгаа шүү Монгол. Мэдээж хэрэг сэтгэлд энэ олон амар ингээл нухчаар амьдралаа ингээл бүх юм өөрөө хэрэгстэй хийгээл байгаа мөртлөө мэдээж тусалчаас л гэж хүсэж л байгаа шүү дээ. Гэтэ амар олон шимэг чорхоонор байгаа шүү дээ. Эмэгтэй хувийг зөвхөн ашигладаг ч юм уу. Ашиглан дээр ямар утгаараа гэхлээр тэгэл одоо эмэгтэй хүнийх нь хувьд ашиглаад хайр сэтгэлийнх нь хувьд өнгөө албатын болгоол дээрэс нь үйлчлэгч өнгөө хэлгүүлээл хоолундаа өнгөө тоогооч хэлгүүлээл тэгэл өнгөөгээл юу яриад байгаа сараа гэж гайхдаг байх л та. Тэгэхээр юу гэхээр тийм үйлчлэгээ хийдэг бас хүстэй газар бас байна шүү дээ. Үйлчлэгч хэл салин хүстэй байна. Тоогооч хэл салин хүстэй. Хайр сэтгэлийн үйлчлэгээ ч гэсэн салин хүстэй гэж байна. Тэгэхээр эхтэн өнөөс би нэг шаардлага өндөр гэж магадгүй миний тавьж байгаа шаардлага. Хүмүүс бодохдоо одоо маш их тийм сараа аюу зардал өндөртэй объект авах мах гэж айд юм шиг болтой тий. Үгүй л тий. Одоо надад тийм үнэтэй юу ч байхгүй хэвчээ. Би ер нь их үнэтэй мэргэлдэггүй шүү дээ. Үнэтэй машин ундаггүй. Зүгээр л тунд чанарлаар амьдэрдэг. Тэгэхээр нэг би тийм нэг юм худлаа хуурамч юмд амьдрах дурггүй. Эсвэл ингээл хүнний өмнө дүр хэсгээл бид нар окей биш үү гэлтэй. Эсвэл гэр бүлийн доктортой харагдах гал амьдрах байгуу дурггүй л дээ. Би санахгүй юм л да. Би сондорч сонссон болоо эсвэл та яг өөрөө хэлхийг би сонссон юм болоо. Надад босралтай надаас ахмад хүмүүс надад таалагддаг гэж. Таны би хамаа сонссон болоо сондорч сонссон болоо. Пүүх. Айгу өндөр босралтай надаас илүү ах хэвээр. Нөгөө ер нь мэдээч хэрэг одоо ингээд илүү сонирхолтой хөтлөөд аваа явах хэрэгтэй шүү дээ. Алхаас өөрөөс нь болохдоо ч юм тэгэл эрэгтэй хүний нуруунд дээр чирээд явна гэж юу гэсэн үг дээрээс нь идэ хөхтэй. Төвчтэй. Тийм. Би бол тийм эрэгтэйчүүдийг одоо юу гэдэг юм. Яг үндэлэхэд яг нөгөө тонгод нөгөө том өрөөнийхөө зочныхоо өрөөнийхөө бодны юун дээр яан дээр мактай гүзэтэй гэсэн дээрээ сайн тавьсан гівтэд идэг эрэгтэйчүүдийг юус дурггүй. Тэр нэг тийм гэр бүлийн нэг тийм гой сонирхолтой гэр бүл байдаг шүү дээ. Өдөр тутмын амьдрал нэг юм сарал авшаа шиг амьдрал гэдэг шүү дээ. Тэр нь жоохон дургуул дээ. 37 хүрлээ шүү дээ. Тэгэхээр чин
одоо юу хүнд эмэгтэй хүний одоо яг эд сайхан дурлж хайрлуулдаг нас гэдэг юм байл л дээ. Бас гэлээтэй 40 хүртэл одоо амар супер явдаг гэсэн шүү дээ. Би бол тэрийг бол нэг сайн мэдэхгүй л дээ. Тэгээ бодоод тахад нэг тийм хайш чимдээ яг зүгээр дүжирчдгийг энэ амьдралд. Тэгээд яг жинхэнээсээ өөрт чинь хайртай, сайн гэж хэлж байгаа үг, худлаагаас хэлж байгаа үг хоёрыг ялгах явчихдээ. Тэгээ яах ёстой вэ гэхлээр зүгээр ерөөсөө аль сонсоод инээгээл тэгэл ерөөсөө зайгаа барьчих шиг сайхан байдгүй шүү дээ. Уулзахгүй. Тэгээ сайхан өөрөө гэр бүлийн амьдралдаа ингээл ягаад тэгээ хүмүүсийн хувьж боддог болтой энэ бол муухай овоо хичээдгээ өөрийнхөө хэрэгээ бүтээдэг гэдэг юм эмхтэй хүн байлгаж бодсон юм магадгүй л дээ. Намайг бол яг цаг хугацаа амьдрал яг намайг ийм болгож байна л да. Гэтэ ер нь л зүгээр олон ирчүүд таны болцоонд орж ирсэн юм зү. Надтай болцсон гэдэг чинь өөрөөсөө өөрийгөө шууд санин дээрстэйгээ барьж игнэ гэсэн үг шүү дээ. Дээрээс хэцүү шүү дээ. Надтай болцсон гэдэг чинь хэцүү. Тэгэхдээ болцоонд орж ирсэн овоо олон. Тэгээд чи эмэгтэй хүний амьдрал дээр цөөхөн болцсон гэсэн тоо байхгүй хуу тий. Болцоо юу? Тийм. Болцоо гэдэг чинь юу гэдэг юм? Юу гэдэг юм. За чи болцоо ярьж та. Болцооны процессыг яг ярь. За хэрэг дөрөл дөө. Замс нэг газар танилцжээ. Тэ? Нэг танилцжээ. За. Танилцаад яг уцаа солилцсон байж л хэрэг юм шүү. Тэгээд тэрлэг ярьж л дээ. Санаа мэдээж эрэхтэй тий. Мад эмгтэн гэж бодож штэ. За. Дийлэхтэй эрэхтэй. Санаа тэр байна. 27 дор согтлээзэн нөхөр алтан дээр байна. За тэгээд ингээл байх жоо ажил ярьж байгаа л урваал нэг асуудал яриад өртөж нэрээ холодож болох уу? За давай зөвшөөрлөө. Болцлоо. Сайн чөлөөтэй юм ярина тий. Ажил хийхин тухай ярина. Тэгээд за баяртайгаа сална. За. Хөрөж өгөх хэрэгтэй байна. Хөрөж өгөх хэрэгтэй байна. За. Дараач удаа дахиад уулзна. Тэгж л явах хэрэгтэй мэл дахиад сэтгэл төрүүлэх хэрэгтэй. Тэ? Их тийм сонир сюрпризүүд барьж явах хэрэгтэй. Би болцоо зүгээр тэгж хараад байна. Би болцоог яг хүмүүн талаас нь. Би зүгтээ надад хэцүү юм байна. За таны болцоо ямар байдгийг? Таны болцоо ямар байдгийг? Тэгэл дандаа л ажлын оффист өрдөг шүү дээ. Ажил яриад өгдөг юм аа тийм. Санаач уудахтай юм шүү дээ. Ажлын оффист яаж болцох юм бэ? Тэгээд ажил ярьдаг юм л та бид нар. Тэгээд зарим нэгэнтэй одоо болцоо гэхэлэр одоо би ерөөсөй ойлгодгүй. Би тэгээд бас их сонио. Яг энэ хүн надад энэ эрэгтэй хүн одоо би одоо их л одоо олон хүмүүстэй харьцдаг ч гэдэг юм энэ төр утгаас энэ эрэгтэй хүн надад өгөхөд энэ ч энэ хүн би таалагдж гин гэдгээ бол ер нь мэдрэхгүй шүү. Тэр хүнд би ямар сэтгэл төрүүлж явах нь ерөөсөө хамаагүй байдаг. А тэр хүн надад ямар сэтгэл төрүүлэх нь их чухал. Хамгийн чухал байдаг. Тэр надад энэ объект таалагдлаа л гэвэл тэгэл ерөөсөө тэгээд ерөөсөө маш удаан судалж агаад тэгж байгаа л ингээд нэг онлол буудаал тэгэл Тэг бүр алцдаг юм биш үү? Буудаал. Ингээ буудахгүй л ангийн зүйл яг. Онлоод оо. Тэр л багтаа тийм л утгаараа. А тэгээд юу юм дөө? Миний амьдралд нэг ч олон хүн байгаагүй л дээ. Гэхдээ ямар ч үсэн тодорхой хэмжээний сайхан хайр сэтгэл гэдэг бол би үзчихсэн. Тэгээд шүү үзэх байх л да. Дараагийн дугаарт танаад чанч магадгүй. Ерөөсөө таны юу гэнэ? Шинэ хүүхдүүд яаж хүмүүлгэж ийн хөө хоёроо. Яаж хүмүүжлэх гэж байна? Юу нь ямар зарчим барьж байна? Одоо хүүхдээ одоо аав нь хэмбэ тэгээ ингээл бүгдээрээ мэддэг юм чинь ерөөсөө проблем байхгүй. Юу бүх юм ил тод гэр бүл байвал ер нь асуудал байдгүй гэж үздэг. Би ч гэсэн тэгж боддог.
Тийм учраас бол одоо миний гэр бүл дээрээс юу болж байгаа бүх юм ил тод байдаг, тодорхой байдаг. Одоо ингээд энэ хүн ингээд ингэж энэ хүн манад ирж ингэж тэгж бүгдийг манай хүүхдүүд мэддэг. Тодорхой биш юмыг бол заавал ч надаас асуудаг. Энэ яагаад ингэж байгаа юм бэ гэж асуудаг. Тийм учраас би бол хүүхдүүдтэй тэрийг бол аюу сайн тайлбарлаж өгч чаддаг гэж бодоод байгаа шүү дээ. Хүүхдүүдийг бол юм тайлбарлах нуух тусмал улам л үг төвлөдөг шүү дээ. тий. Тэрс нэг хардлагыг Тий. тэг шууд хилчил амар тий. Тэгэл Тийм учраас би хүүхдүүдтэй бол шулуухан хэлдэг. Аяа анд минь чи хаалгын минь тогшооч өнөөдөр уусаа сараачин төсөөд болохыг уусаа мэдчихсэн. Тийм болохоор өдрөө зорж ирсэн шүү дээ. Энэ бол Батбайгал бейкерийн миний захиалж хийлгэсэн торт. Хүний төсөн дээр ус хоос ирж болохгүй шүү дээ. Энэ ингээд төрсөн өдрийн минь дүргийг танаа тоны гэж. Төрсөн өдрийн минь дүрэг яа. Яг арай яг нь болчихж байгаа байхгүй. Наранд тусмаагүй юу тэгэл үүд тогшоо чи одоо баларна алтан тэр. Яасан? Айгу олон хоёр шүү дээ манад. Хин ирэх юм. Чиний ундах чи миний урдаа тавьж. Хин ирэх юм. Оо янз бүр осууд ирэл баяр хүргээл. Тийм үү? Тэг одоо чи яа Танихгүй хүмүүс юм уу? таньдаг танихгүй чи ганцхан торт болголоо. Өө болгоцсон баяр хүргээ. Аачин төрсөн өдрийн торт юм. Чи эдэг газ гэдэг нөгөө хуурай юм зүйлгээд штэ. Солонгос юм зүйлгээ. Бидний дөхөө. Би ч авч хоо. Наад 20 хөнгөлтийн карт. За энэ зүйл дүүрсэн ус. Наач нугасаа дүүрсэн л дээ. Чи тэ маргааш шууд ажил руугаа явах юм бол гадарх нэ. Маш шууд ажил руу явж. За Рүүжи яч угаагаад үгүй дөө. яах юм бэ? Оолын машин тийч штэ. Тэгээд боо одоос суучих чинь. Би чам гол бодохгүй хөө. За яах яах. Чи нэрээ тэгж яриад юм уу? Нэр бид гэж ярьж зүгээр. Би чам шинэ бүрэх гэж юм. Бүрийч юм уу? Аа. Тэр чигээр угаагаад өгсөн штэ. Яах. Санаасан. Чи тэ аль тонхтой явах та тэгээд унлын авч зүмстэй юм уу? Юмстай шүү дээ. Бамраш та. Чи миний чи бамбаш төлөө бамбаш үлээ. Зөв матцээ. Хүн аль тонхтой чинь би тэгж боддтой. Хувийн ариун цэврэх өндөр ах хэвээр. За. Өрөөцөн чсэн сайхан банш. Салат хамгийн гол нь төрсөн өдрийн хамттай хөтлөө тий. Маш сайн. Хаши ард гарлаа шүү. Нэлээ. Тэрх юу билууга ямарч байсан өглөө хүүхдүүдтэйгээ задлаа тий. Тэгээ тий. Хүнтэй тий. Төрсөн өдөр дуусаа байгаа юм чинь. Дуусаа тэгээ маргааш тавьяаш тийм бэлгөө тэгээд Би энэ удаагийн төрсөн өдрийг холон эрх маа хоёртол зориулдаг юм гэж бодсон. Гэртээ сахан холон тэгээ аюул сууж. Хогноош ухаал. хаяа юм тэр ажиллаж жаргалтай шүү тий. Тийм шүү дээ. За тайр орыг цэсч үе та. Хаагурцох уу? Одоо энэ ширийг хөдөлгөөл нөө яачи. Энэ буудан дээр багтдаг размертай буудан дээр унтч болно. Зөвх би буудан дээр ингээл хөвтчихье. За би цон хонгоолгож өгнө. За. Манайг хагас фиг шүү, хагас юу шүү. Ийм юм байж дээ цохон дээр. Юу нэ чи? Энэ яг цуглуулт гэсэн нарны хэлчих. Фигшүү. Хобгүй тийм үү? Тий. Тийм ч тавьсан юм уу? Хөр базаргоо над дэлгэсэн учраас л тавьсан. Манай гүр ах чинь одоо энергитэй хүн шүү дээ. Айхтрын нэртэй. За иймэрхүү л үдшээ шүү дээ. Ховрхоолдох үдш байна. Маш үлээ олзъя. Тэгэнд нэрөө юулаа. Би та машин алчуур тавь. За энэ ус нь хараа. Би усын ил гараад өгчээ дээ. Тэгвэл арай амар ахтай болт. Холоо ойлж. Манай хатагтай болж байна. Энэ гараад тавьчих. За баярлалаа. Окей. Наад гэлээдтэй амтраагаарай. За. Good night. Сайхан амраарай. За баяртай. За баяртай. За ингээд сарагчинд
хонох чинь энэ чинь миний 21 дахь айл. Өнөөдөр сарын агчийн төрсөн өдрийг би хамтдаа хүртээгэж бүр зорж ирсэн. Миний амьдралын хувьд ч үзэгч та бүгдийн хувьд ч гэсэн бас төрсөн өдөр хамтдаа өнгөрүүлнэ гэдэг ховрхон ад чавшаа. Сарын агч тайзан дээр байхдаа надад лав их тийм ихэмсэг харагддаг. Би бараг ах удаа л өртүүлж уулзж байгаа юм. Гэтэ гэртээ байгаа нь хингийн байгаагаараа түрүүндээ суусан штэ би тийм хүүтэн хүндээ байна уу гэж. Яг сүндрэл хүүтэн хүндээ биш. Гэтэ айхтар амир. Орхоо сайхан байна. Хамгийн гол нь төрсөн өдөр хамтдаа хүтсэн. 37 оноос үрж байгаа. Өрхөн үдж байгаа 37 оноос нь одоо л жинхэнэ дурлдаг, ажилдаг нас гэсэн. Үнэхээр сэтгэл хангалуун байна. Сарай чинь ханж байгаа да. Тухтай байна. Тэгээд үнтэй да. Дараагийн дугаар танаад. Магадгүй танаад. Танаад ч магад. Ерөөсөө танаа тоны. Сахасах. Хүүхдүүд хэдээс хичээлтэй хичээлээ? 8 болсоос. Аа. Амжин даа. Нүглээ тэгээд бөөх ядчихлээ шүү дээ. За манай нөхдөд боссон юм уу? Шиу болсон бэ их мэ хурлаач. Юу? 어디야? Нэг тийм мохоо нэг юу? 뒤에 로건. Аа мохоо нэ. 뒤에. Дурч. Би гэж бодвол да уран бүтээлч хүн бол өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх нь яг нэг дуугаараа ч юм уу те явна яриг чин шүлгээрээ илэрхийлдэг байх гэж би боддог байхгүй юу? Бараг тэгж болох юм. Тэ? Таны сүүлийн үеийн ер нь дууны үг айнууд нь ямар шиг байна? Хэр хурц байна? Ер нь голцоо яг юу илэрхийлж байна? Нэг хэсэг хайрын бурхан гээл тэгэл янз бүр байсан шүү дээ. Тий? Досон хэрэг. Хэрэг биш засахгүй шүү дээ. Хичээлээс оцорлоо. За, сарын чигээр юм доо. Яа. Ямар ч тас төрчих юм. Одоо болно. Нака гарантай шиг байна. Юу юм бэ? 제이니. За асгч. Энэ ээжийнхэн торт. Алтан дөрөв ахын авчиж өгсөн. Өчигдөр 12 цаг болонгоо та хоёрыг унтчихад энэ тортыг үлээсэн байхгүй даагийн мэд асгаа. Ээж нь баярлуулсан. Ээж нь аяга баяртай байгаа. 타는 터니 아따하 이렇게 장군. 애니 맛있게 먹었어. 자, 알았어 너. 등장하네. 네. 가로tzen 구조해서 주는지. 뒤에만 먹고. 오, 진짜 야이는 중국도 미시네 삼중이야. 장 중국 가도 되시나? 장 중국 가도 된다. ийм юм болдгоо. Ерөнхийдөө юур зураг нь бол юм. За машин хаалт хүрээ авлаа яалаа. Ингэж яриад та. Даатгалтай юу? Гинтэй болсон татлаа та номдо талаар хийх хэрэгтэй шүү дээ. Тэгдэг юм та. Яра сандраа. Яг. Яг.
чинь яалаа? Уг чинь яалаа? За, тий би эндээс ингэж явъя да. Окей. Хамаас нь баярлаа. Баярлалаа. Баярлалаа.